За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Move Right with Kush vlog-ийн хамгийн ихний бичлэгийг та бүхэнд яг одоо үзэж байна. Хамгийн ихний бичлэгээрээ та бүхэнд цөөр арцгийн булчинг одоо сайжруулах 10 дасгалыг хамт хий гэж бодож байна. Яг энэ дасгалуудаар дамжуулаад та өөрийнхөө позыг янзлах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо татах, түлхэх, эсвэл суулт гэсэн бусад дасгалуудаас урьдтаад энэ дасгалуудыг хийгээд өөрийнхөө одоо арт цэгний булчингуудыг сайжруулсаа гэж хүсэж байна. За ингээд дасгалаа эхэлцгээе. За хамгийн ихний дасгал нь Cat Camel буюу муур тэмээ гэсэн дасгал байгаа. Дасгал хийжсэн хүмүүс магадгүй нэг урд нь хийжсэн бах. Дасгалын маань гол зорилго нь таны нурууны доотлын хэсэг буюу lumbar extensor гэдэг хэсгийг одоо сайжруулж, уян хатныг нь сайжруулах тийм зорилготой дасгал. Энэ дасгалыг ерөнхийдөө суудаг ялангуяа ажил хийдэг хүмүүс хийж болно. Ер нь ямар ч одоо хөдөлгөөнгүй, их удсан ч юм уу тийм ээ, тийм хүмүүс хийвэл их үр дүнгээ өгдөг дасгал. Тэгээ маш энгийн дасгал байгаа. За дасгалаа хамт хий. Ерөнхийдөө дөрвөлжин байралтай таны мөрмийн чинь, гарны чинь ингээд нэг шулуун тийм ээ, хөлчин бас яг адилхан. За нуруугаа бөмбөлгөөд ингэхдээ амьсгаагаа аван доошлуулахтай амьсгаа гаргана. За тус бүр нэг 2-оос 3 секунд бариад зөөлхөн хийх ёстой шүү. За ингээд 10 удаа явъя. 3 4 5 6 7 8 9 10 10 секунд амарч агаад дахиад хамт хий. За одоо явъя. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За жоохон амарч. За дараагийн дасгал маань bird dog буюу таны дөрвөн мөчн дээр одоо баг зэрэг ачаал өгснөөр суурийн чинь хэсгийг чангаруулдаг тийм дасгал байгаа. За энийг өөрөөр болохоор quadruped drawing гэж нэрлэдэг. Тэгээд энэ дасгалыг бас 2-3 янзаараас хийж болдог. Хамгийн энгийн одоо маягаар хэдүүлээ хамтдаа хийгээд үзцгээе. За хоёр дахь дасгал маань bird dog гэдэг дасгалыг яг түрүүнийхтэй адилхан дөрвөлжилж байрлуулад хөл гаруудаа. За тэгээд нэг хөлийг нэг гарыг урагшна. За нөгөө гарыг хөлийг хоошно тийм ээ болгож болно. За энэ хоёрыг зэрэг болгож болно. За энэ маягаар явъя. Гол нь хөл гарыг заавал та дээш нь болох хэрэгсээ шаардлагагүй. Дөнгөж газраас хөндөрүүлээд тэгээ буцаага тавина. За ингэхдээ мэдээж таны нурууны хэсэг чинь
маш тогтвортой байх ёстой. Дээрэс нь одоо уюуд дээр ирж байгаа жингүүдээ сайн мэдрээд үз. Нуруугаа яг заавал хотоолох ёстой биш. Эсвэл хит бөмбөлгөж бас болохгүй. Тэгэхээр нөгөө нуруугаа хатаална гэсэн алдагдана гэсэн үг тийм. За ингээд хэдүүлээ хамтдаа явъя. За 1 2 2 3 4 5 7 хамсаа гаргаарай. 7 за 8 дахиад 2 явъя. 9 за сүүлийн ганц 10 За нурууны жийсэг хэрвээ өвдөж явах юм бол тийм ээ жоохон доошоо сунгаж олон мэдээж доошоо ингээд сунгачи. За 3 дахь дасгал маань glute bridge гэдэг дасгал байгаа. Энэ дасгал болохоор таны арцагны уртлын одоо чангарсан хэсгийг хүн ингээд суухлаар ингээд энэ хэсэг маань ингээд бүгдийгээ чангарсан байгаа тийм ээ. Энэ хэсгийг буцаагаад суллаад сунгах дасгал. Тэгээд өгзгөө бас жоохон чангаруулснаар энэ арцагны чинь хөдөлгөөнийг бас сайжруулдаг тийм дасгал байгаа. За ингээд дасгалаа хамтъя. Bridge-ийг газар хэвтээд shoulder bridge гэж нэрлэдэг тийм ээ. Мөрөн дээр та тулаад дээшээгээ арцагныхаа хэсгийг түлхэж өгнө гэсэн үг. За дээшээгээ 12 явчих тий. За дээшээгээ мэдээж амьсгаа гаргана. Доошлогтой амьсгаа авна. За 1 2 3 4 5 6 7 болвол дээрээ жоохон бариад өг 8 9 10 за дахиад 2 явъя 1 11 за ганцхан 12 за буулахаар 10 секунд барья 1 2 3 4 5 6 7 8 9 10 за одоо дээш нь барья хэдүүлээ 20 секунд бариад үзье. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20 за дахиад амрын 1 2 3 4 5 6 7 8 9 10 за та хэрвээ энэ дасгалыг биеэ дагаад хийх бол саяны өргөжлүүлээд хийн гэвэл нэг хөлн дээрээ зөвхөн
түшиглээд босч болохоор тийм ээ тэгж хийж болно. Ялгаагүй гараа дээш нь тавьж байгаа. За ингээд явхлаар илүү ачаал бол үгүй шүү. За ийм маягаар хийгээд үзээрэй. За дөрөв дэх дасгал маань hip kneeling triplanar гэдэг их урт нэртэй дасгал. Гэхдээ энэ бол миний хамгийн дуртай дасгалуудын нэг. Ялангуяа удаан хугацаагаар суусныхаа дараа ч юм уус би 7 хоногт заавал энэ дасгалыг хийдэг. Энэ нь болохоор таны бас уртлын наарцны чинь хэсгийг одоо чангарсан байгаа хэсгүүдийг буцаагаад суллах тийм зорилготой дасгал. Тэгээ маш их тийм үр дүнтэй дасгал. Энийг ерөнхийдөө 3-5 янзаараас хийж болдог. Өнөөдөр би хамтдаа ямар ч гэсэн 3 хэсгийг хамтдаа хийж үзье. За hip kneeling triplanar-ыг өвдгөө ерөнхийдөө нэг юм 90 градустай та гоёо тавиад тэгээд гараа өгөөд урагшаа болгож өгнө. За ингээд 15 секунд юм уу? Ерөнхийдөө 15-аас 30 секунд ч барьж болно. За урагшаа барьлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 2 3 4 5 6 7 8 9 2. За инглиш хэсэгчийн сонгож байгаас. За нөгөө хөлн дээр тавь. За ялгаагүй 20 секунд барьчих. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 2. За саяны дасгалыг дахиад хий. Арай өөрөөр хийж үзье. За урагшаага болгоно. Урагшаага болгоод тэгээд хажууд шиг. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5. За сонгож байна. За дахиад нөгөө талдаа явъя. Хүлээ тавилаа. Гараа өглөө. За хажууд жишээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5. За дахиад нэг удаа хамтдаа хий. За ялгаагүй хүлээ тавиад. За гараа хойно аваад тэглийнхаа дагуу ирэх. За ингээд барь. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5. За нөгөө талдаа бариад хүлээ тавилаа. Хажууд жишээ хийлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5. За сайн байна. За 5 дахь дасгал маань plank гэд хэвлийн дасгал байгаа. Өмнө нь бас хэвлийн дасгалуудыг хийжсэн хүмүүс бол энийг бас сайн мэдэх бах. Хамгийн түрүүнд хэрвээ plank-ийг хамгийн амархнаар хий гэвэл та өвдгөн дээр барих ёстой. За тэгээд хэрвээ өвдгөн дээр бариад амархан байх юм бол хөлн дээр явна. За тэгээд тохиолдож яваад бас амархан байх юм бол дараа нь та гарн дээр хийх маягаар ийм маягаар одоо ахиулаад явдаг. Тийм дасгал. За plank-ийг хамтдаа барья. Ерөнхийдөө таны шилэг арцаг одоо мөрний чин дагуу тэгшхэн шулуун татсан юм шиг тийм тэгшхэн байх хэвээр.
нуруу чинь хит бас хотоохгүй. Тэгэхээр хүний арцгийн шиг урагшаа болчдөг байхгүй тийм. Эсвэл бүр хоошоо бүгтийхгүй ерөнхийдөө аль болох тэгшгэн байлгахыг хичээгээрэй. За тэгээ хамтдаа хамгийн үндсэн планкийг 20 секунд бариад үзье тэхөө. За баярлалаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За дуусахдаа хамгийн түрүүнд та өвдгөө тавиад тэгээд босвол илүү амархан шүү. За жоох амарч чагаад дахиад 20 секунд бариад үзье. Дуусахдаа өвдгөө тэгээд дахиад нэг хэлчихээ. За. За дахиад нэг бариад үзье. Өвдгөлж байгаад хөлөө хоош нь тавиад тэг мэдээж дуусахдаа буцаагаад өвдгөө тавьдал тань арай босоход арай амархан байх бах тийм үү? За бариад үзье. Хамтдаа хий. За 20 секунд. 1 2 3 4 5 6 амсгаа гаргаарай. 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 20. За гоо тавилаа. Амсгаа сайн гаргаад гүнзгий урт амсгалуул их зүгээр байдаг шүү. За 6 дахь дасгалыг хамтдаа хийцгээе. Энэ бол dad bug гэдэг нэртэй дасгал. За dad bug дасгал нь бас айгүй олон платформ дээр одоо нуруугаа сайжруулах гэж байгаа хүмүүст зориулсан дасгал гэж зөвлөсөн байдаг. Энэ болохоор бидний pelvis tilt буюу одоо lumbar түрүүний нурууны доотлын хэсэгтийн хамгийн доотлын хэсэгт одоо бидний одоо ахар сүүлний хэсэг тэр хэсгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ суур булчин суур одоо хэсгийн маань хамгийн одоо артлын хэсэг доотлын хэсгийг гэж хэлж болно. За энийг ерөнхийдөө сайжруулдаг. Зарим хүмүүс энийг юун дээр андуурдаг вэ гэхээр нурууны доотлын хэсгийг сайжруулах гэж яана гэж андуурдаг. Тийм биш. Яг дасгал хийх үеэрээ эсрэгээрээ энэ нурууныхаа хэсгийг сайн бариад одоо хийгээд тэгээд тэрний чинь доотлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг анхаараарай. Тэгээ хамтдаа энийг хийгээд үзье. За dad bug-ыг хийхдээ дөрвөн мөчөө дээш нь өргөөд нурууны чинь хэсэг номрохгүйгээр газар сайн тавигдах хэрэгтэй шүү. За тэгээ хамгийн эхлээд ерөөхдөө нэг мөчөөр нь доошлуулад буцаа дээшлүүлэх тийм ээ. Тим агаар явж болно. Эсвэл солбоод нэг одоо гар нөгөө хөлтэйгээ тийм ээ. За хэрвээ энэ амархан байх юм бол дөрүүлэнгийн доошлуулад явж болно. За одоо болохоор хэлүүлээ хамтдаа нэг гартай нөгөө хөлтэйгээ яваад үзье. Тус бүр ерөөхдөө нэг 10 удаа яваад үзье тэхөө. За гол нь нуруугаа бас сайн тавьж өгнө шүү. Түрүүн хэлсэнчлэн pelvis tilt чинь илүү ажиллаж байгаа. Таны одоо lumbar буюу нурууны чинь доотлын хэсэг бол ажиллах ёсгүй. Тэр бол ингээд сайн тэнцвэртэй хадгалагдах хэрэгтэй шүү. За хамтдаа. За 1 2 2 3 4 5 6 9
9 сүүлийн удаа 10 10. За нурууч өвдөж байгаа бол хөлөө би рүүгээ татаад нуруугаас сунгаа тийм ээ. За 10 секунд барь. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За дахиад явъя. Одоо явахдаа дөрвөлнгийг яваад үзье. Хэрвээ танд түрүүний одоо хийсэн хангалттай байх юм бол дахиад мэдээж тэрийг явж болно. Хэрвээ амархан байх юм бол одоо дахиад шууд дөрвөн хүчээр зэрэг явуулчих. За 1 2 3 4 5 6 7 8. За сүүлийн 2 9 10. За нуруугаа дахиад сунгая барьлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 7 дахь дасгал маань арай хүнд дасгал байгаа. Гэхдээ хамтдаа ямар ч хийж үзье. Йогийн дасгалууд дээр ч гэсэн ордог. Downward facing dog гэдэг дасгал. За энэ дасгал бол бидний нуруу одоо суур булчингууд, за мөр, хөвлий, за өгзөгний зарим булчингууд ажилладаг тийм дасгал. Ерөнхийдөө таны уян хатны чинь бас их сайжруулад өөрийнхөө биеийн жингээр одоо хөдлөж уян хатнаа сайжруулах тийм төрлийн дасгалуудын нэг. За ингээ хамт хий. За дээшээ болохдоо ерөнхийдөө амьсгаа гаргана. Дээш нь шууд хаазаа өргөн. За доошоо буулгахдаа мэдээж арай жоох удаан. Дээшээ өргөн. Арай хурдан тийм ээ. За ингээд хэдүүлээ 12 ирч. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Нэг 2. За 8 дахь дасгал маань харьцангуй амархан дасгал байгаа. Энэ бол бидний өдөр тутмын маань хөдөлгөөнд оролцдог 5 хөдөлгөөний нэг дасгал нь би энийг албаар оруулж өгсөн. Ерөнхийдөө зарим их сурвалжууд ч гэсэн байхгүй байдаг тохиолдолтой. За энэ болохоор бидний хөдөлгөөний одоо эргэлттэй хөдөлгөөний нэг хэсэг болж өгдөг тийм дасгал байгаа. Энийн хамгийн анхны шатны тийм төрлийн дасгалыг хамтдаа хийгээд үзье. Энэ дасгалыг хийхдээ хөлөө өвтгөлж тавиад тэгээд гараа дөрөвний хийсэнчлэн тийм ээ доошлохдоо мод хадгалж байгаа юм шиг тийм дээшлэхдээ өвс хадж байгаа. За ийм маягаар явна. За тэнглэгийнхаа дагуу цээжээ сайн эргүүлэх ёстой. Ингээд хэдүүлээ нэг 12 явчих. За 1 2 3 гарандаа янз бүрийн хүндрүүлэгч мэдээж 6
Гарандаа янз бүрийн хөндрүүлэгч барьж болно. 7 8 удаан хиншүү. За 9 10. За тэгэхээр 2 явъя. 1 2. За хөлөө солиё. Хөлөө ирэхэд ингэж тавьдаг нэлээд амархан болгож байгаа. Энэ дасгалыг зогсоогоор бас хийж болдог. Өнөөдөртэй хамтдаа ямар ч гэсэн хагасаар хийчих. За 1 2 3 бүр их дээшээгээ юм уусгал бүр их доошоо битгий явуулаарай. Яг өөрийнхөө хаах нь хурж болохоор тэр хэмжээгээр явах хэрэгтэй шүү. За 5 6 7 8 9 10. За тэгэхээр 2 11 12. За сүүлийн энэ нурууны чинь дээдлийн хэсэг арай ажиллаж байгаа бах тийм ээ, бүслэгнээс арай дээдлийн хэсэг. За 9 дахь дасгал сүүлээс 2 дахь дасгал энэ rocking quadrupeds гэдэг нэртэй. Ерөнхийдөө бас таны нурууны чинь хэсгийг бас чангалах, бас хөдөлгөөний чинь хэсгийг сайжруулах тийм дасгал байгаа. За хамгийн ихний дасгалын дөрвөлжилсэн байрлалыг дахиад аваад за урагшаага баг зэрэг урагшаа болоод хоошоо болоод тэгээ байрандаа юм. За мэдээж бугуун дээр чинь мөрөн дээр чинь баг зэрэг ачаал ирж байгааг мэдэрч байгаа. За нуруугаа олохлоор хотоохгүйгээр хит их хотоохгүйгээр баг зэрэг хотоолох нь мэдээж тийм ээ. За ингэж яваа. За ингэж 10 ирчих. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За энэ дасгалыг илүү хөндрүүлж хийж болно. Хөндрүүлж хийвэл та өвдгөө ерөөсө хоош нь хөлөө хоош нь аваад тэгээ барьж агаад ерөөсө үлмийг өөрөө урагшаа болгоод ийм маягаар хийж болно. Тийм ээ. За хамгийн сүүлийн дасгал маань бидний гуйны артлын булчинг сайжруулдаг, сунгаж өгдөг тийм дасгал байгаа. Hamstring буюу энэ гуйны хоёр толгойн булчин гэж хүмүүс нэрлэдэг тийм ээ. Энэ дасгал нь болохоор хүмүүсийн позод бас нөлөөлж идэг учраас энэ дасгалыг хийх нь айгүй зөвтэй. Тэгээ хамтдаа хийцгээе. За хамгийн сүүлийн дасгал гуйны артлын булчингаа түлхэх үед чинь булчин чинь чангарч байна. Ийшээгээ түлхэхэд гараа болохоор нааш нь татна шүү дээ тийм ээ. За харт түлхэхдээ арай хурдан татах тэгээ буцаа суулгах хэрэгтэй. Суулгахдаа арай удаан байх хэрэгтэй шүү. За хамтдаа хий.
За түлхлээ суллаа. За дахиад түлхлээ суллаа. За нөгөө улан дээр явъя. За түлхлээ суллаа. За түлхлээ суллаа. За дахиад нэг улан дээр явчих. За түлхээ суллаа. Дахиад за түлхлээ суллаа. За нөгөө улан дээр явлаа. За түлхээ суллаа. За сүүлийн удаа түлхлээ суллаа. За сайн байна. За хамтдаа ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Ямар ч гэсэн бие чинь хичээлээ тодорхой хэмжээгээр гараад пост ч бас алхаж гიშгэд их айтайхан болж ирсэн байх гэж бодож байна. Саяны дасгалуудыг ерөөхдөө та өглөө орой аль нь ч хийж болно. Дасгалуудынхаа эрчмийг жоохон ахиулъя гэвэл тоогоо нэмээрээ хийж байгаа секундээ 30 секундээр ч юм уу 40 секунд болгож хийж үзэж болно. За мэдээж миний subscribe тавчийг дараарай. Хажуу талд байгаа хонхыг дарвал танд шинэ видео орох тохиолдолд одоо тань notification очино. За мөн миний энэ видеоны доотлын хэсэгт байгаа тайлбар хэсэгт миний блог буюу бичвэрээр бичсэн саяны дасгалуудын тухай бичсэн блогууд байгаа. Бас GIF-тэй орсон байгаа. Мэдээж тэрийг уншаад өшөө бас миний бусад бичвэрүүдийг уншаарай гэж хүсэж байна. За баяр таа.